За энэ өдрийн мэндийг та бүхэнд өргөе. За юуны төрөнд талбай дээр жагсаж ажиллаа хийсэн эмч огч нараас одоо уучлалт гуйж байна. За цалинг нэмхийг ажлын хэсэг байгуулахыг бол бүрэн дэмжиж байгаа. Гарын үсгэж зурсан байгаа. Гишүүдийн хэлж байгаачлан цалингийн нэгдсэн бодлогыг гэр бүл хөдөлмөр нийгэм хангамжийн яам, боловсролын яам, сангийн яам хамтраад нэг сайн сууж байгаад одоо гаргах хэрэгтэй. Энэ олон жил ингээ өгшиж явж ирснээс л энэ асуудал маань юм болчиход байна. Инфляцийн хурдыг гүйцэхгүй, цалин нэмээд ч одоо амьдралд нь ямар ч өөрчлөлт авчрахгүй юм болчиход байна. Тийм учраас бид нар одоо яг энэ яригдж байгаа энэ үед бол энэ нийгмийн салбаруудыг сайн нэмье гэдэг тал дээр бол байж байна. Тэгээд цалингийн талаар олон хүнтэй бол санал тавхацсан. Та бүхэн маань одоо тооцоогоо сайн гаргаад 3 талаасаа суугаад тэр багш нарт эмч нарт үйлдвэрчний холбооныхын тайлбарлаж ойлголцоод яаралтай шийдэлд хүрэх хэрэгтэй байна гэдгийг юуны төрөнд хэлмээр байна. За тэр гарцаа олсон уу? Одоо яаж ярих гэж байна вэ гэдгийг би бас энэ дээр асууя гэж ингэж бодож байна. За нөгөө талаас боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлуудаа эренбэлсэн үү гэдгийг боловсролын яамнаас ахин асууя. Нэг эренблээд нэг 5-ыг хилээд өгөөч. Тэгээд бид бол одоо цалингл өнөөдөр их ярьж байна. Үнэхээр ярих ёстой сэдв. Тэгэл цалинг нэмчүүл бүх асуудал шийдэгдэх үү гэдэг байдлаас нь та бүхэн бас нэг тайлбар өгөөч. Бид уг нь 26 хоног боловсролыг дэмжих жил болгож зарлуулсан. Тэгээд тэр үед асуудлыг бол бид нар их цогцоор нь авч үзэж ярьж байсан. Сургуулийн хүртээмжийн асуудал ярьсан. Багшийн хомсдлыг ярьсан, сурагчдын төлөвшил хүмүүжлийн асуудлыг яах, сургуулийн соёл, сургуулийн бие даасан байдал, багшийн үнэлэмж, нэр хүндийн асуудал, мэрэгжил дээшлүүлэх, эцэг их олон нийттэй харилцах гэд бүх талаас нь бид нар ингээд ярьж исэн. Тэнийг бас энд давхар ярьж явах хэрэгтэй байна. Тэгжил байж цогц судлага болно. Тэгж байж одоо боловсролыг дэмжих жил болгосны маань хэрэг гарах ёстой. Даанч одоо энэ талын зүйл бол одоо төсөвт огт суугаагүй байгаа шүү. Тэгэд үр дүнгүй яриад болоод байна гэсэн үг байна. Ийм байхад салбар бол шинжлэхдэггүй, улмаар одоо Монгол орон хөгжихгүй. Бид нар одоо хүнээ хөгжүүлж, боловсролоо чанаржуулж одоо шинжилт хүрэх учиртай. За энийг бас тайлбар авъя гэж бодож байна. Тэгээ бидний бас маш том ярих ёстой нэг зүйл бол Монгол улсын иргэд маань одоо хүүхэд багчууд гэлгүй томчуудаасаа эхлээд бүгдээ ёс суртахууны доройтолд орсныг бид одоо хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм ёс суртахууны доройтлоос юу гарах байг бол боловсролын салбар эрэмтэд үзвэл мэдээж хүний хөгжил дотроо одоо багшийн асуудал, тэр дотроо цалингийн асуудал мэдээж яхахгүй эренби одоо хамгийн ихний асуудал. За ер нь бол чанар ба хүртээмжийн асуудал боловсролын салбартууд ер нь яг хосоор нь хоёулынгийн зэрэгцээ авч явах зайлшгүй шаардлагатай. Хүртээмж талдаа бол мэдээж хөрөнгө оруулалтын асуудал бол зайлшгүй хүртээмж байж иж, хангалттай тэгш хүртээмжтэй байж иж, чанарын асуудалд бас шууд нөлөөлнө, сургалтын орчин нөлөөлнө. Тэгэхээр шинжилсэн боловсролын одоо багц хуулийн үр дүнд бол одоо хүртээмж чанарыг сайжруулах чиглэлээр мэдээж засаглалын асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлээд хэрэгжилт хангалттай явж байна. За санхүүжилтийн механизм одоо үр дүнд суурилсан төлөвлөлт гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн энэ асуудлыг улам боловсронгуй болох асуудал байгаа. За мөн түүнчлэн хөтөлбөрийн шинжилгээний асуудал бас тулгымцсан асуудлын нэг үл яхахгүй юм уу? Энэ хүрээндээ бол бас хөтөлбөрийн шинжилгээг бол шат болгонд нь үе шаттайгаар бол одоо шинжилээд хэрэгжүүлээд ингэ явж байна. За үнэлгээний асуудал байдаг. Гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээний асуудал бол бас аргачлалыг илүү боловсронгуй болгох, илүү технологи суурилсан шинэ технологиг ашиглах энэ асуудал бас тулгымцсан асуудлыг нэг ярахгүй юм. За энэ хүрээндээ бас захим шилжилтийн хүрээнд бол бас багш нарын ач холбогдлыг бууруулах, хөнгөвчлөх, за нөгөөтэйгөр бас орчин цагийн техник технологиг бас чадамжийг одоо суурилж эзэмшүүлэх энэ асуудлууд тулгамдж байгаа. Ингээд эхний таны хэлсэнчлэн 5 асуудал бол энэ хүрээнд байна. За болцсон уу? Хариулт хангалттай. За нэмчгийн хариулах юм. За хариуг гүйлцдэг шүү. За нэмээд гал одрох шинэ микрофон өгье. Тэнт тэр энэ нэрийн бичгийн дарга баярлалаа. Тэгээд
бид бүхэн одоо сая би яг төгсгөлд нь асууж илээ. Монгол улсын иргэдийн маань ялангуяа суралцагчид багш нарын ёс суртахууны асуудал дээр бид нар одоо ямар ажлууд хийж байна. За энийг удирдах авч явах тэр салбарын хүний нөөцийг хэрхэн бэлдэж байна. За тэр хүмүүсийн цалин зардал одоо сэтгэл зүйч нийгмийн ажилтнаас эхлээд энэ цалин зардал нь одоо төсөвт хэр туссан байгаа вэ? Хангалттай орон тогоороо тусч чадсан байгаа юу гэдэг асуудлыг асууя. Тэгээд одоо ирэх жилийн боловсрол би нэг одоо бас яг бүр энд бичүүлж авмаар байна. Ирэх жилийн боловсролын жил боловсролыг дэмжих жил болгосны хамгийн гол за одоо бид нар энэ багш нарын асуудлыг шийдээ. За тэр хөрөнгө оруулалтаар зүйл шийдээ гэхээс гадна боловсролд хийгдэх томоохон шинжилэл нь яг юу байж болох вэ гэж үзэж байгаа вэ гэдгийг асууя. За хин хариулах юм. За 2 номер. За гишүүний асуулт нэмж хариулъя. Тэгэхээр энэ боловсролын салбарт зөвхөн багш нараас гадна ажиллаж байгаа албан хаагчид, сэтгэл зүйчид, нийгмийн ажилтан гэх мэт одоо бусад албан хаагчдын бас цалин тэтгэмжийн асуудал хувьсах зардлаараа дамжуулаад олгохоор бол тооцоологдсон байдаг. За үүн дотроо одоо ёс зүй, хүүхдийн хамгаалал, сургалтын орчиндох одоо дээрлэхэлт за ялангуяа сүүлийн үед яригдаад байгаа энэ захим орчиндох одоо энэ хүүхд хамгааллын асуудал гэх мэт зардлууд бол хувьсах зардлынхаа хэмжээнд англи дотроо бол багтаад тааруулагдаад явж байгаа. За тэгэхээр үндсэндээ бол хувьсах зардал маань нэг хүүхдэд ноогдох буюу одоо 2.3 сая төгрөг байгаа. Тэгэхээр энэ хэмжээнд хүүхдийн тоогоор үржигдээд төсвийн төсөл туссан байгаа. За Баатар хөгшин асуулт асууя.